аавтайгаа жоохон дотн бүр ингэж нэг дотн байж чадаагүй нэг том алдаа байна. Ингээд бүр чинсгэлээсээ ярилцж байгаагүй. Нэг тийм том алдаа байна. Representing Mongolia! For the takedown, but then Баярлалаа бүгд гэртээ. Маш их баярлалаа. Жонгодтэй ч юм уу цаг хугацаа амар явахгүй юм шиг санагдчихж магадгүй. Гэхдээ айгүй хурдан шүү болно шүү дээ. Зөвлөг гэж. Хот руу ирэх шийдвэрийг яагаад гаргасан бэ? Абт юу хийх юм. Тийм 64 ундаа бүүнд ч яваад 104-өө зараад яг тийж нөгөө зарж байгаа нөгөө охиж яг надаас ирж ундаа авч таараад. Тэг тийм хөө зүйл болчихсон. Тэгээ миний дурдлал жоохон бүтлэн муутай. 2014 онд аавыгаа алдахад л айгуу тийм бас нэг том амьдралын нэг тийм том ухаарлыг авч байсан юм. Хүнийг дэрлэгдэг зан дургүй. Дээрлүүлж байгаа хүүхдийг хөмөрдөг хүүхдээсэн гэж ярьсан. Ямар жишээ байна бидэнтэй хаваалцаач. Манай найзууд чинь энэ жоохон атман төрлийн хүмүүс шүү дээ. Тэгээд би чинь тэгээ найзуудтай явах чинь нөгөө атман очин тэгэл хүүхдүүдийн юмд гүйлэхээс эхлэв нэг жоохон тэн дээр чинь ясаа яах ингээл нөгөө найзд өмөрч найзд яах гээл нөгөөдөлөө яах. Энэ нь тийм дээрлэхүүд занд жоохон нэг туртаа биш юм. Басаал жоохон тийм. Ер нь бол бас өөр нэмгэн хүүхдсэн байх гэдэг юм уу? Ер нь бол тийм. Таны энэ хандлага чинь одоо нэг тэмцээн дээр тулааны ялалтын мөчтөр илрээд идэг л та. Ялчхаад хэлж байгаа үгнүүд анхаарал татаад идэг. Тэмцээнийхээ шагналын саны 50%-ийг талигаач уугнагийн ирвэл бас тэгээд сая мөрөө мөвтдөг манай нөгөө кикбоксing бүрд шагналаа 50%-ийг хувааж өгөх чиглэлээ. Энэ ялтыг бүрэнтлээ маш сайн хичээсэн. Тэгээд энэ ялтыг бүрд зориулъя. Гэх мэт энэ үгсүүд их эерэг мэдрэмж төрүүлдэг. Бэдгч нөгөө нэг багшийн шавнар тэгээд хамт хэлжсэн хамт ингээд спарринг барилтаа хийгээл явж байсан. Тэгэл нөгөө гимтэл бэртэл ямар гэдэг нэгтэй байгаадал нь өөрөө бас авчиж гимтжиж байсан учраас байхгүй хоосон нөгөө жоохон хэцүү бэрх юм гэдэг мэдэх болохоор тэгэл жоохон ч гэсэн жоохон нэг дэмтэй байл гэж бодлоо. Байхгүй зовлон та хоёр их мэдхүү. Нөө тэгэл мэдэн шүү дээ. Одоо хоосон байх, өсгөлэн байх, тэгэл гачигталтай байх. Тийм хүмүүс нэлээ мэднэ. Өөрөө ч яг бас туулж явж байсан болохоор. Хоолгоо 2-3 хоног баг ингээд ухаалдах шахан явж байсан юм байна. Хүүхэд ахтай юу? Одоо юу гэдэг 17-8 байх үедээ ч тийм үү те. Багасаа энэ 10 жил төгсгөө 90. Тий. Манай ах дээр чинь нөгөө одоо 2005-6 оны үе чинь юу байсан ш нөгөө төрийн албан хаагчин 3 хүүхдээ нэг нь одоо сурахад улсаас даан маань гээл. Тэгээ манай ах ч бас хичээл ундаа хэрэг байхгүй. Би бол яг жоохон хичээл юм талдаа жоохон мар баха. Яг сурах гал гэсэн бас төлбөрийн асуудал асуулал суулайл. Тэгээ бид тэр чинь харж маш л хийж яваал. Тэгэл ихэд би 10 жил бас төгсч ахтараа л нэг сурлагын өв жоохон тааруу өөрөө жоохон тийм сурах нэг туртаа биш яг нэг бэлтгэл их туртаа байсан учраас тэгэл
амьдралын тэгэл нухчаануудыг үзэн штэ. Тэгээд ахын сургуультай эргэж орж чадсан уу? Үгүй. Ах чинь тэгэл ер нь бол тэр чигтээ битэр чинь амьдрал хараашл бураашл хөвөл тэгэл явсан юм уу? Одоо тэгэл аль нь сайхан л шүү дээ. Жохон харамсалтай юм тий. Тэгтээ яг хөө тэгээд юм нөгөө санснаар болох шүү тэгэл. 2006 онд анх хотод иржсэн гэсэн тэр үеийг ярьж байна тийм үү? Тий. Агуулга 2003 онд би ч анх тэмцэн дээр хотод ирж ирсэн. Тэгэл бас хотод ирэл. Тэгэл дараа нь 2006 онд сургуулаа төгсөөл. Та хоёр ямар ажил хийж яв? Жоншны уурхад бол бас ажиллаж исэн гэжсэн тий? Тий. Жоншны уурхад хавдаас ирэл манай аавын дүүгийн хотод байдаг байсан. Тэгэл манай ах ч аавын дүүгэнд байж байгаа л би ч сургуулаа төгсөөл ирээл хаварна нэг нөгөө аавын дүү ч бас юм айлын хашаа хардаг бас тийм ажил хийдэг. Тэгээ бас нөгөө болон тийм амар айхтар боломжтой айл биш. Тэгээд нэг айлд 2 хүүхэд байхаар чинь нөгөө айл нь бас 3 4 хүүхэдтэй тэгээд ч бас жоо хэцүү шүү дээ. Тэгэл хаварна барилга ажил хийгээл 100 блок зохиол нэг зогсон блокоо нэг тэдэн дээр гэж үнэлээл те. Тэгэл тэр хашаа барайл тэр блокоор нэгэл намар нь айлт хоёлаа байж хараа гээл байрж ажиллах ажил гэж яваал жоо уурхаа ингээл хинтийн борон дээр тийм том уурхаа биш гар жижиг уурхаа тэгэл жоочтойхоо хажууд байдаг гэрт наах тэр хоёлаа байдаг гэсэн нэг ч нөгөө шүн унтах чинь гээл нэмэх гэн 100 баг ингээл нарсаар харагдахаар юм гэр штэ тэгэл баг хотлаас нөгөө биний комментат ахаас нэг тийм одоо өвл намарч одоо бас нэлийн зузаа авсан. Тэр тийж баг өвлчөнгөө нөгөө хувцас тайлахгүйгээр ингээл унтаж басаа ингээл тийм ажил хийх эхлээл ингээл амьдрчин тэгэл хүнийг аль болох сорин тэгэл тэр бол унд бүдрэхгүйгээр гоё ингээд даваал яваад байгаа тэгэл ард маараа сайхан шүү дээ. Их зүгээр хэлээгээд ямар бууж өглөдөг шүү тэгэл тий. Тэгээд төрийн албан агчийн нөгөө нэг хүүхдийг тэгээд чинь тэгэл яасан яагагүй шүү дээ. Хэрэгжээгүй ч илүү тэгэл та гурвын хинж ашиглаагүй мө тэр боломжийг. Тий. Уул нь ах ашиглах байсан тэгэл манай дүү яг хөө тэгэл сургууль айл явах хүүхд чинь тэгэл яаж хийж байгаа. Дүүгээ сургууль тавьсан уу? Тий. Хоёр ахын нөлөө их байсан баг тийм үү? Дүүгийн төлбөрийг хоёр төлсөн үү? Манай ах би энэ бол аль алин тэгэл тэг нөгөө хувьцааны мөнгө тална одоо ингээд тэгэл зүйл байх шүү дээ. Хонхны хоёр дээр нь очиход ямар санагдчихсан? Би очих чадаагүй байх. Тийм үү. Тэмцээн уралдаанч хөдөө уурхаад байж байсан юмшсан. Бас нэлээд олон баяр цагаан сар бас нэлээд олон тийм гоё тэмдэглэлт өдрүүд ч юм уу бас жоохон хамт байж чадаагүй байх. Өөрийнх нь дуртай тэр сайхан зүйлээ сургуулсан гэдэг чинь нэг дүүгээс гисэн гоё. Яшаантсан тэгэл сайхан шүү дээ. Ах нарын өд нэг өөргөө гүйцэтгэж байгаа л зүйл шүү дээ. Дүүгээ нэг тэгчээсэн, дүүгээ нэг ингэчээсэн гэж юм дүүн тэгээд чинь нөгөө сэтгэл сайхан божоос нь таашаалаа мэдэрч ийл гэсэн үг шүү дээ. Уул шиг нөмөртэй хоёр ахтай азтай юу байна. Хойд ч одоо жишээлбэл уурхаад ажиллаад ямар хуу цалин мөнгө авдаг байсан бэ? Тэгэл бас л хэцүү шттэ. Тэгэл 10 сар ажиллаад баг 3 сарын цалин аваад зарим нь авч чадаагүй байх ашиглал. Тэгэл би ч одоо анхны ажил гэх юм бол 2006 онд яг гангусын туслах хийжсэн. Тэгэл 30 мянган төгрөг 14 30 мянган төгрөгийн цалин аваад маш амар баярлалаа. Гагнур жоо хэцүү юм байлаа. Нөгөө нүүр ам ингээл бүх төлөвдөө ясгуулраал. Тэгээд жоо хэцүү юм байлаа. Тэгээд барилгын нөгөө шаврын туслах хийгээл. Тэгэл сарын 90 мянган төгрөгийн цалинтай. Тийм зарим нь мөнгө өгөхгүй болохт нь тэгэл одоо мөнгө өгөх юм бол итгээл хүлээгээл сүулдэ нөгөө баг болох жаач юм шиг болоо тэгэл
мөнгө байхгүй ч хоол байхгүй тэгэл сүүлдээ 2-3 хоног гисэн тэгэл сүүлдээ таваар унгаалтгаал явна тэгэл бүр аргаар зүүн чинь нөгөө юу альтимэд ш нөгөө баг хулгай хийхгүй бол баг хэмжээний барах бодол төрөндөө жон нэмхэн байна ярихаар жоохон онцгүй Тэгэл тэр үеийг тэгээд яаж давж чадсан бэ? Одоо жишээлбэл одоо үсээд мужрах гэж байгаа хүн яаж одоо хоолтой залгасан бэ? Тэгэл юу ааштай нөгөө хийж байгаа тэр төмөр гагнж байгаа тэр гагнуурх аппаратныхаа уцраас нь дис утсан жоохон тайрж аваад тэрийг уцшаагаал өлбөж хүлтэй штэ тий. Тэгэл талах нухшаавал итгэшээ тий. Хэцүү байх үедээ та хоёр юу ярилцдаг вэ? Тэгэл сэтгэл дотор бол нэг нөгөө юм ойлголцсон шүү дээ. Тэрээс амар гаргаж яриад байхгүй. Тэгэл хүмүүс нөгөө би нэг ямар дотор нь мэдэрч ойлгоод шүү дээ. Харцаар ойлгосон. Тэгж л ойлголцсон. Хотод хоёр хүү ийм амьдарч байгаагаа ер нь аав ээжтэй хэлжсэн болов уу? Мэдээж юу ч хэцүү хэлэхгүй шүү дээ. Монгол ч даж юу сайхан гээл мэдээж санаа зовох ээж байгаа аахаа тэгэл бас л адилхан тийм амар сүртэй өөрчлөлт байх зүйл нэг одоо дим туслаа гэд бүр амар өөрчилж чадахгүй шүү дээ. Тэгэл тодорхой хэмжээнд баг зэрэг туслана тэгээд л байнга тэгж аваад байна гэж бас хэлэхгүй шүү дээ. Тэр өөртөө болохгүй үзчих юм те. Манай ээж нь Ховд аймгийн эмнэлэгт баг 20 хэдэн жил зөвлөгчээр ажилласан сайхан байд. Тэгээд хот руу шилжиж ирээд энэ Сумгайрхан дүүгийн хүүхдийн нэгц эмнэлэгт одоо зөвлөгчээр ажиллаж байгаад гарсан. Тэгэл ээжийн хувьд болохоор аав болохоор нөгөө дэх үед одоо бааз жолооч хийж байгаа. Тэгээ нөгөө арчлалт гээд ажилгүй болоод тэгээд одоо тийм туслах жолооч гэх юм уу хүмүүс хот хооронд явахт нь програм бийж барих ашиглаад паз автобусны жолооч нь ээлж барих гээл тэр болгон чинь нөгөө бас тийм юу байхгүй шүү дээ. Тогтмол байгаа даахгүй тэгэл нэг сардаа 1-2 удаа ч юм уу туслаж нэг 40,000 төгрөг 50,000 төгрөг авдаг. Тэгэл манай ээж чинь сарын цалин чинь бас нэг сарын миний санаж байгаагаар бол нэг 2003 онд би тэмцээнд ирэхэд 3 сарын цалин их нэг сарын цалин 27,700 чөлөө тэр хавцаа байдаг байсан. Тэгэл 3 сарын цалингийн зээл авч би тэмцээнд яваал. Тэгээ тэр үуч бас нэг сайн ойлгодгүй байсан байна лээ. Тэгэл буцаал хотод очиод нөгөө 3 сар чинь цалингийн зээл авцсан чинь нөгөө мах шүлөө гэр бүлээ яах вэ гэхэд манай артлын хашааны нөгөө мах зардаг айлмалаас ийж ингээл хил мах 2 гил мах зээлж аваад ингээл болгоол ингээл гэсэн. Тэгэл тэр бас хөөхт байх чинь бас нэг тийм амьдралын юу нэг ойлгохгүй шүү дээ. Бас яг нэг хэцүү мэдээж яах гадарлаж байгаа ч гэсэн тэгэл жоохон тийм хэцүү гэрх юунаас болсон бэхээр манай аав нөгөө програм жоохон том ажилгүй болсон үедээ нөгөө юу болоод нөгөө 2000 оны ихээр 90 он 98 он явсан саарл програм одоо зээл ирэх юм тэр үуч баг худлаагч 3 сая төгрөгийн зээлээр авч авсан байх. Тэгээд тэр аягүй их одоо манай гэр бүлийг жоохон хөндрүүлсэн юм. Өч одоо хөдөөмөдө гардаг ус ээж аав дээр аав ээж аав дээр гадаг юм бол тэр програмны зээлээс болж нөгөө төлж чадахгүй одоо сард баг 300 сая төлдөг байлгүй. Тэр үеийн 300 мянга чинь баг одоо 3 саятай дүүцэх юм аашин тий. Тэгэл яг нөгөө ээж аавынхаа маань ээж аавынхаа тэр хоттоо хань одоо бүх малыг тууж оруулж ирж өрөндөө өгөөл тэгэл ирэн жоохон бас жоохон тийм хэцүү гэрх болж байсан болов уу тий гэж бодож байгаа. Програмаар мөнгө олно гэж тооцоод. Тийм мөнгө олно тооцсон. Тэгээд сард ч одоо хэд удаа ирээс явж тэрийг хийх юм. Тэгэл тэр мө тооцоогоо жоохон буруу гаргацсан байж магадгүй тий. Тэгээ яаж яах ээлжин жолоочч бас бахта тэр үчийн ганцаараа ингээл хот хооронд явна. Одоо гэж засмал байхгүй баг 3 хоног явдаг. Тий 3 хоног 3 шөнө 3 өдөр баг явж ирдэг. Би ч 2003 онд тэмцээнд хотод ирэх чинь баг 3 шөнө 2 өдөр явж ирж байгаа. Одоо хотод ирж байсан шүү дээ. Тэгэхээр чи
Тэгээ тэр үеийн одоо нойргүй явахаас эхлээл одоо аавынхаа тэр үедээ харьцуулах бодгоор аягүй бас их тийм маш хэцүү байсан юм санагдаад байна. Нэг хоног нойргүй машин барьж явах ч одоо яадаг вэ гэх чинь 3 хоног нойр бахтаа тэгж машин барьж явахаас эхлээл тэ. Эш одоо нэг 24 цаг нойргүй явах чинь яаж яадаг вэ гэх чинь тэгэл 3 хоног тэгэл одоо авч цагаан мах хэрэгчлээ ингэжтэй гэл амар тэгдэг байсан. Тэгэл одоо хаяа бич нөгөө жинг асаалж явах юм бас ядрахаа чинь цагаан мах тэнгуү чинь бас гэл амар зүбэр хийнэ гэл би энэ дээр мэдрэх шийтэй тий. Хүн дэрүүл мэд гэдэг л айгүй чухал. Дэрэл айгүй ойлгосон юм. Таны аав хэд наслсан бэ? Наавч одоо 65 оны хүн байхгүй. 64 оны хүн. Тэгээд 2014 онд өдөрч үзсэн юм тий. Жохон гинэн тийм тэнэг юм уу залуу насны тий. Тэрийг тийм ухаарлаг гэж өөрчлөсөн зүйл гэх юм бол 2014 онд аваа алдахад л айгуу тийм бас нэг том амьдралын нэг тийм том ухаарлыг авч байсан юм. Өөрчлөлт одоо өөрийгөө өөрчлөх одоо тийм чухал зүйл бодогдсон юм. Аав хүний одоо үүрэг хариуцлага юу гэдэг нэг аавынхаа мэдэрчсэн мэдрэмжийг тэр үед ойлгодгүй байж л гэж одоо тухайн үеийн хүмүүсийн ярьж исэн янз бүрийн тэр аавтай холбоотой тэр мэдрэмжийг одоо яг өөртөө амар мэдэрч байгаа. Аав маань ганцаараа байхдаа юу бодцдагч байдаг байсан гэдэг тиймэрхүү төсөөллийг одоо өөртөө төсөөлөхөр ихэд гадарлаж байгаа юм. Тиймэрхүү нөгөө мэдрэмжүүдийг ихэд гадарлаж ойлгодог болсон юм. Тэр одоо бэрэ жоохон одоо ухаан арай суугаагүй байсан үе. Одоо ухаан суугаад ирэхээр ихэд тэгээд одоо тэр мэдрэмжүүдийг мэдэрч яг юу санаж юусэн яг ганцаараа байж захтаа яг юу дэсэл нэг жоохон 100 татгаараа яг юу боддог гэсэн тий. Тэр зүйлүүдээ нэхэд гадралдаг болоод илүү тийм одоо ойлгож байгаа юм уу? Ганц зүйл биш л дээ амьдралыг тэр чигтэн нэхэд. Их цолын дуунууд их явдаг. Нэг юм жижиг экситэн дуу тий. Их цолын дуунууд л их явдаг. Тэгэхээр тэр дуунуудыг их сонсч байсан болохоор одоо тийм дуун сонь тэр хүүхд бага үеийн тэр аав машин тэр сонсч байсан гэл тийм өдөрсөнрүүд их сэргдэг юм. Одоо харийн тавилан гэдэг нэг дуу байдаг шүү дээ. Тэгэл гангар цаасуудад очиж байгаа л. Гой дуу. Тийм хөдөлмөрүүд их сонсч байсан. Прогоны үр төлбөрийг ер нь хизээ гэхэд төлж барагдуулж амжсан бэ? Тэр чинь за 99 он хавцал 2000 хавцал байгаа. Тэр чинь нөгөө нэг хэцүү зүйл нь яачсан байхгүй. Одоо нөгөө ээж авахаа бүх малыг хотоо харлуулад бүгдийн тууч ирээд тэгээд тэр хүний үр төлбөрт өгөөд ээж одоо ээж нь аймгийн төвд одоо хашаанд дүүгийнх нь хашаанд бууж байгаа байхгүй. Одоо хөдөө гарахгүй тий. Тэгээд дээр нь бас авч нөгөө ийм юмд сууж байгаа байхгүй тий. Оо тийм үү. Өөрөө төлж таагаад уу. Яг оронд ингээд төлсөн ч гэсэн тэгээд заавал бас нэг тийм суух шаардлага сууж байгаа байхгүй тий. Тэр чинь бас нэлийн онцгой басна тий. Тийм ээ. Тэгэхээр нэлээд тиймэрхүү. Хэр удаа суусан бэ? Амжсан бүр аим их биш баг биш нэг
Яг нөгөө бас хүний муу үздэг одоо хүний хайрлж инэрхүүгээр хит шунлын төлөө тэр юмыг авч байгаа хүний хариу нь бас нэг тийм юм биш л мэл. Одоо нөгөө хариу заавал байдаг юм байл. Тэгээд тэгээд хүний тэр одоо бүх малын нядлагаанд өгөөд хотооныг харлуулаад тэгээд ийм сайн зүйл одоо бодохгүйгээр тийм ингээд жоохон тийм өшөөл уучлал байхгүйгээр хүнийг ингээ бас эргээд нөгөө хүн бас жоохон онцгой зүйлүүд амсдаг юм шиг байл. Тэгсэн тэр хүн маань бас тийч тодорхой хэмжээний жоохон тийм онцгой зүйлүүдээ бас яасан л ах гэж бодож байна. Тэр хүний тийм байдалд хүрээд тийж нөгөө тэр гомдлыг бас жоохон мэдэрдэг байх л гэж бодож байна. Одоо мэдэрсэн байх л гэж бодож байна. Одоо жоохон мухагаар ивэл жоохон үйл хөдлөлгээд идэв шүү дээ. Тэгээ хүн тэрийг бас амсдаг юм шиг бай. Одоо ял тэр үед тэгж яажсэн одоо нэг тийм амар одоо тэгж сайхан байгаа нь бол нэг одоо сонсоог юм уу? Тэгтээ тэр машин танад үлдсэн үү? Үгүй. Тэгэл яг ээжийн нуруунд дээр бүх амьдрал ирсэн биз дээ. 3 хүүхэд. Өдөр тутмын амьдралаа яах вэ те? Тий. Таны ээж юу н ямар мөрөөдөлтэй хүн байсан бол та асууж ирсэн үү? Мэдээж шашаа нөгөө эмч болох тиймэрхүү сурах боломжтой юм байсан ч гэсэн тэгэл яалчгүй тэгэл бас жоох хүүхд гараал ингээл тэгэл бас нэг хувийн амьдрал нь бас жоохон энэ ярихад болог болол яасан байх тэгэл өөрийнхөө хүсэл мөрөдлөө орхиол гэр бүл амьдрал хаад хэлэл ажилласан байх боломжтой. Тэгэхээр хүмүүс нөлөө тодорхой хэмжээний мөрөөдөл байх шүү дээ. Тэгэхээр тэрийг хаяад бусдын төлөө, өргөдөө төлөө шийдвэр гаргаж явж байгаа чинь бидний том ухаарах зүйл байх л гэж байна. Хэрвээ тийг явсан бол өнөөдөр би өөрөө юм хийж явах юм байсан байж болно шүү дээ. Одоо та энэ тэнд явж хахад ингээд шал арчаа зогсож байгаа хүний хөдөлмөрийг бол мэдэн шүү дээ. Маш их хүндэтгэлтэйгээр хүлээж авдаг бах тий. Тэгэл юун зааварлахгүй тойрж явах хэсгэлээ. Санснаа давхрахгүйгээр бодсноо хэрэгжүүлж чадахгүй бол үед байгаа шүү дээ. Тэгэл хүсгүй ажлаа хийж байгаа зүйлүүч байгаа. Тэр болгонд чинь сая хүндэтгэлтэй л хандахгүй болохгүй шүү дээ. Хүмүүс нөгөө хүсэл мөрөдлөө хөөгөөд тэрний хатлаа яваад очихгүй шүү дээ. Энэ бол амьдралын одоо золон асуудлаас болоод өөр хүүхдийн асуудлаас ч байт юм уу. Тэгэл зөндөө зүйлээс болоод нөгөө өөрийнхөө өөрийнхөө зорилгоо хөөхгүйгээр тэрийгэ золиослоод бусд энэ зүйлийнхаа одоо суурийг тавихын тулд өөр зүйл хийж ажил хөдөлж байгаа хүмүүс аягүй их байгаа шүү дээ. Тэгээ манай ээж бас л тэгсэн 3 хүүхдийнхаа одоо өөрийнхөө сурч цаашаа явах юм аа 3 хүүхдийнхаа гэр бүлийнхаа төлөө яг нөгөө хоолтой олгоос хамаарал ажлаа яг нэг ажлаа хийгээ явцсан тий. Тэгээ адилхан бас тийм хүмүүс байгаа шүү дээ. Одоо тэдний бас хүүхэд нь ойлгохгүй зүйл бас байдаг юм шиг байгаа. Том болсон хойно жоохон буруутгах ч юм уу эсвэл нөгөө ээж аваа эсвэл ах тэр хүний гоё одоо өөрийнх нь төлөө гаргаж байгаа сэтгэлийг ойлгохгүй буруутгах ч юм уу тийм зүйлд ажиглагдал байдгийн шүү дээ. Тэгэхээр чи одоо тэр хүн хүсэл мөрөөдлөө хөөсөн бол өдөрт тэр буруутгаад байгаа хүн байж ах ч юм уу гүү ч юм уу тий. Тэгэхээр бас нэг тал дараа хүндэтгэлтэй л байх хэрэгтэй л гэж бодож. Эсвэл нөгөө хийж байгаа ажлаас нэг чид зовдөг хүмүүс бас байдаг тий. Тэг шаардлага байхгүй л байдаг чинь ингээд хүн болгон юу ч хийж болно, хүн болгон хүсэл мөрөөдлөө хөөж доож чадахгүй. Тэгээ шин хүчээр өөрийнхөө хүсэл мөрөөдлийг орхиод
өрөвдмийн хавталмуудыг гүйцэтгэж байгаа тийм суурийг тавьж байгаа зүйлүүд бас их байгаа шүү дээ. Хүүхэд бас гин тэнэгэл байдаг штэ. Та жишээлбэл хүүхэд байхдаа манай ээж үйлчлэгч хийдэг ч гэдэг юм уу. Тийм зүйлээ санаа зовж исэн удаа би юу? Миний хувьд бол тийм зүйл нэг санаа сууж байгаа. Зүгээр би нөгөө бага байж хата хурдан морьсоор ундаг. Тэгээ манай ээж бас нэг хэсэг юу байсан байхгүй нөгөө имлэгт ажиллаж байгаад хэсэг гэдэг чи юу боллоо цомтголж болоо яс нэг ачлаг болоод яг имлэг ашаан төр юм ундааны цэг байдаг гэсэн юм. Одоо тэр үеийн 100 ундаа шүү дээ 100 ундаа. Тэгээ ээж тэнд нөгөө 100 ундаа мариулдч ундаа найруулдаг. Тэгээ би найзуудтайгаа очиж нөгөө тэр машиныг мариулдч өгөөд тэгээ тэр ундаанаас бас гоё уудаг гэсэн юм. Тэгээд нэг наадмаар ээж тэр ундраа үлдэрсэн 64-оор ундаа аваад 104-оор зардаг байхгүй. Би тэгээд нэлээд олон одоо автор ундаа аваад наадмын талбай дээр нөгөө зарж хагаад яг нэг тэр үедээ одоо таалагддаг бас нэг би чинь тэр 6 дугаар анги байлгүй 5 дугаар анги байлгүй нэг таалагддаг охинтойгоо таарад амар иччихсэн байхгүй. Тэрээс нөгөө ээж мэс тэр бол бид нэг хичдэг зүгээр яг нэг өөрөө тийм 64 ундаа бөөнтж аваад 104-оор зараад яг тэгжэл нөгөө заржаас нөгөө охиж яг надаас ирж ундаа авч таараад тэг тиймэрхүү зүйл бол болчихсон. Тэр нэг аймгийн төвийн дурлалыг асуух гэдэг дурдаг таах шиг. Хэр дурламтай хүү байсан бэ? Бас ч гайгүй байх уу. Дурлал хэр бүтэмжтэй байсан бэ? Яг миний дурлал жоохон бүтлмуутай. Дурлал жоохон бүтлмуутай. Тэгээ нөгөө яг бүтлмуутай гэхээр би өөрөө яг тэр дурлалын араас нөгөө явдггүй нэг тийм сэн талтай одоо хүн чинь нөгөө дурлал хайрлал тэрний хараас ингээл гоё явдсан шүү дээ тийм нөгөө тэгэхээр би болохоор нэг сонин нэг тэгж араас нь ингээл цогцолтал ингээл нэг тийм нэг явах тийм одоо юу гэдэг нэг тийм зүйл айгу байгаад байдгүй нэг ичимхий юм уу? Ичимхийч байх талтай гэхдээ нөгөө тийм нэг эр хүний нэг тийм нэг юу гэдэг чинь нэг юмны араас ингээл амар юу царайлал ингээл нэг хүний араас гүүгээл ингээл нөгөө хүн одоо юу гэдэг нэг тийм мэдрэмж одоо нэг юу гэдэг нэг өөрөө итгэхийн унгаацсан юм шиг мэдрэмж авах гэдэг талтай гэж магадгүй. Одоо ингээл яг хүмүүс бас зөв бүр янз бүр л яхад байх л та нэг залуу одоо нэг эмэгтэй бол тэрний хадлаа амар хим байж үгээч ингээл гэдэг чинь би болохоор тийм төрлийн юм биш юм тий. Би нэг хүнд сайн болчлаа хайрлуулах тэрэндээ мөн баг зэрэг илэрхийлэл ингэсэн. Тэгтэл нөгөө хүн тийм ойшоохгүй байх юм бол тэгэл орхичдаг юм бас тийм жоохон мангар доош тийм биш магадгүй. Анхны хайр гэж асуувал хизээ хэдэн настай дөө? Яг гоо яг шохорхол бол мэдээж байсан. Тэгээ анхны хайр бол анхны хайрын талаарх юм бол 9-р ангидэл ах яг ингэ дурлж байсан. Яг хартуулж байсан байх. Тий. Тэгээд хэр их шаналсан? Юу болсон? Захиа өгсөн үү? Өгсөн. Тэгэл ямар хариу ирсэн? Хариу ирээгүй. Яг нэргэл тэр анхны хад яг нэлээ бас олон жил байсан. Тэгээд яг ч юм тэгэл яг мэдээж тодорхой хэмжээний миний буруу байгаад л тэгэл болоо шүү дээ. Тэгэл тэр хүмүүс одоо аз жаргалтай сайхан гэрүүлтэй бол явж байгаа. Тэгэл тэрийг харахад бас сайхан шүү дээ. Тэгээд аз жаргалтай сайхан мэдж бол тэгэл сайхан лорчмын дэшээ хатгадал үлдчихэж байгаа шүү дээ. Одоо тэгээд дурлал хайрт цаг гарахгүй ямар төлөвлөгөөтэй байна? Нэг л одоо хажуугаар нь жоохон зохицуулах гарал явж л байгаа. Тэрийг тэгээд ойлгох юм байна бас ойлгохгүй юм байна тий. Тийм спортын үний онцлогийг илүү сайн ойлгодог мэдэрдэг хүн таны хань болох байх л та тийм үү? Одоо найз бүсгүйтэй. Асуулт өгөөд байх. Одоо найз бүсгүйтэй болоод л яг үндэ жоохон бас нөгөө бэлтгэлээ таслах уу байх уу гэдэг дээр бас ингээд эргэлзээтэй хэмээр ингээл бас байгаад байна. Тэрийг бас
жоохон ойлгохгүй байсан асуудал жоохон байгаа. 7 хоногт хэдэн бэлтгэлийн цагийг түнд Одоо миний хувьд бол одоо яг бэлтгэл бол би 7 хоногийн 5 өдөр өглөө орой гээд 10 бэлтгэл ахсан бүтсэнд өглөө гээд 2 бэлтгэл. Тэгээд ахсаныхаа орой болохоор хэд тийм төвлөрсөн одоо нөгөө юм боцё одоо 7 хоногийнхаа бэлтгэлийг ингэж чанаржуулсан тийм төвлөрлийн бэлтгэл эсгэлээ ингээд явж байгаа хэрэг. Тэгэхээр нөгөө яг ингээд тэр тал дээр жоохон асуудал. Тэрийг одоо хэрэгээр нэг цаг ингэж гаргаж өгөр ингэж зооч ингэж жоохон гаргах зүйл болоо. Гэтэ нэг амьдралын тэнцвэрийг тэгээд нэг зохицуулаад хангах хэрэгтэй баг тийм. Одоо хэдэн жилийн дараа нөгөө гэр бүлтэй болоогүй даас харамсаа суух магадaltaй шүү дээ тийм ээ. Бидний ч нэг карьер үүсэн хүмүүсийн сул тал яг тэр дээр гардаг тийм. Одоо ямар салбар адилхан шүү дээ. Нөгөө жоохон карьер өгөөд юм одоо хоошин давчаад тэгээд тэрийг буцаж нөхөөр жоохон хоцорцсон байдаг тий. Хоёр 2006 онд хотод амьдрал хөөж орж ирсэн. Ерөн зүгээр аймагтаа үлдэж ажиллаж амьдрах боломж байсан уу? Хот руу ирэх шийдвэрийг гаргасан бэ? Аймагт юу хийх юм бэ? Тамирчны бэлтгэл хийж сайжирмаар байдаг аймагт бэлтгэл хийдэг үлгээд аймагсаа гарахгүй шүү дээ. Чи одоо бэлтгэл хийж олон сайн хүмүүстэй хийж үсмээр байдаг ингээд. Жинхэнэ одоо тулааны тийм гоё одоо мэрэгжлийн хүнд шав ормоор байдаг тий. Тэгээ чин тэгэл одоо хил даваал дээс алхаал явах ч үзэн шүү дээ. Та хизэн ер нь их сургуулаад гэсэн бодибилдингийн багшаар төгссөн гэдэг ч гэсэн. 2010 оноос манай нутгийн масны бод яах вэ? Тэгээд даваа жаргал гээд тэр ахтай одоо найзаараа дамжуулж ингэж боди хиймээр ингэж танилцаа. Тэгээд одоо энэ бодигийн Баасан Баатар, Сумья, Саруулбат ингэж ган зөрөг ингэж одоо Батэрд ингэж одоогийн мистер энэ бодиглэр хүмүүстэй ах танилцаад нэг клуб бэлтгэл хийх боломж гоё олдоод. Тэгээд тэр хүмүүсээс одоо бодибилдинг гэдэг бэлтгэлийн хүчний бэлтгэлийн суурийг анх тавьж исэн юм. Тэр сурж мэдснээсээ хамаарад хүмүүсийн дээр гоё заа зөвлөсөнд зөвлөж байгааг биендээ суулгаад гэх юм уу. Тэгээд 2011 онд бодибилдингийн тийм фитнесийн багш талшгүй шөнийн ээлжинд ажиллах тийм ажлын байр бий болоод манай ээжийн гिचийнх нь хүүхэд лавцрэн гээд одоо ийм ажлын байр байна чи сонирхгүй гэж тэр хүнтэй нь уулзуулж өгье гээд одоо тэгээд лавгийнхаа зөвлснөөр тэр хүнтэй уулзж одоо оюутлахын туслан гүйцэх CIC гэдэг тэр үед байсан 2011 онд шүү дээ. CIC компанид талчуулагчаар алчд ороод тэгээд 12 онд тэгээд нөгөө яг нөгөө үндсэн том уурхай ямар байдгийг тэнд ажиллах боломж болцоотойгоо одоо мэдээд тийшээ шилжиж ороод тэгээд хажуугаараа бодибилдинг хавьлт хийгээд байгаа. Тэгээд 2014 онд чи би чинь одоо аврах дэс сургуульд бодибилдингийн багшаар бүр нийлэн хожиж байгаа юм биш үү? Тэгээд бүр тийм жоо. Тэгээд би ч замд нь сурж байгаа тамхичныхаа карьерийг хөөж яваад нөгөө тулаан хамтлаа хийгээд ингэж яагаад бас замд нь сургуулаа бас хайсаж нөгөө яг ингэ бэлтгэл хийгээ явахаар хичээл ингээд яг жоохон ингэ хэцүү мэлээ шүү дээ энэ нэг ажлангаа сураад бэлтгэл хийгээд ингэ тэмцээн болт хүмүүст аягүй хэцүү. Тэгвч бас нэлээд удаан сураад бараг 20 он төгссөн шүү дээ би ч. Дахин сэрж байх харахтун сонсогдоо. Янзи гоё. Дачт морндоо дэлхийд онцлогон. Давш
Шүи хүчээ цусндан би Монгол баатрус. Таны түүх бол тэр чигтээ урам зоригийн түүх гэж би боддог. Тийм учраас таны тулсан зүйлийг би яриулаад байгаа. Баярлалаа. Амьдралын хүнд хэцүүгээс болоод мөрөөдлөө орхиж байгаа олон залуучууд байдаг шүү дээ. Та тэр хүмүүст ер нь юу гэж хэлмээр санагддаг вэ? Би нэг хүмүүсийн яриаг бас их сонсч байсан байхгүй. Хэрвээ би тэгж асуумал өдөө тэгчихгүй юу гэдэг нэг тэр хүмүүс тэгж ярьдаг шин. Хэрвээ би ч одоо тэгжсэн тэрүүр асуумал одоо өдөө тэгсэн байхгүй юу гээл те. Би тийм ярианд амар дургуухгүй. Нэгд тэгж одоо яваагүй нэг тгийг юм чин тэгж ярих шаардлага байдаг ч юм уугүй ч юм уу боддог байхгүй. Нэгд л одоо тэгж яваагүй юм чинь би хэрвээ ингэж асуумал ингэж байсан гээл те. Тэгэхээр тийм харамсал тийм зүйлийг гаргахгүй тулд тэ яг ингээд өөрийнхөө сонгож байгаа шийдвэрээ одоо ямар ч хэцүү бэрх юм тохиолдсон одоо хэцүү би ч одоо юм ингээд байх нөө хэцүүгээр бас их төсөөлдөг байхгүй. Тэгэхэд одоо харамсгүй одоо тэ өөрөөсөө шиг асуудаг байхгүй. Яг харна сонгослоо үзүүлж амжилт үзүүлсэн бай үзүүлэгч инглээ гэж бодох чи одоо амжилт үзүүлээгүй ингээд дууслаа гэж бодоход харамсахгүй гэж тэгж асуудаг. Тэгээд ер нь бол нэгд тийм зүйл хүмүүс ингээд шийдвэр гаргаад ингэж явбал тэгж харамсахааргүйгээр л одоо бодож харамсахгүй гэсэн шийдвэр гаргаж сонгороо бол хичээл байна. Ямар ч юм сонгосон хэцүү бэрхшээл зөндөө байдаг шүү дээ угаасаа тийм. Тэгэхээр тэр болгоныг угаасаа даваал явахаас аргагүй. Одоо бууж хүмүүс санагдах ч юм уу тийм хэцүү зөндөө гарна шүү дээ. Бит чимтгээс эхлээл ч юм уу. Тэгэл тэр чинь тэгэл давж гарахаас өөр ямар сонголоо шүү дээ. Давж гарахгүй хаях юм бол тэгэл замд нь бууж өгч гинэ л гэсэн үг шүү дээ. Тэгэл бууж өгсөн юм бол тэгэл яах гэж сонгосон юм дээ. Үр дүнгийн одоо үцгэл хэрэгтэй л гэж бодож байна. Одоо ингэ бас ингэдэг байхгүй юу? Нэг юм сонгож байгаа хүмүүс амар ингэ солиод байхгүй айгу гайх солиод. Одоо хүний нэг юм сонголоо тэн чинь нэг арга барил ивэн болоод ингэж л хоёр дунзаар 2 жил зарцуулдаг байхгүй тий. Тэгжэл тэр нь жоохон бүтэмжтэй биш байж ч юм уу гэж хайчдаг байхгүй. Тэгээ хаа нэг юм хаа тэр нь 2 жил гэж бодлоо хаа л гэсэн. Тэгэхээр чи нөгөө юмаа тэгж хаяг байсан бол ингээд сольж явж хараад тэрэн дээр тэр олон жилийн зарцуулсан бүр ингээд гоё төгс болчих юм дээр чинь ингээд гонцолоод байдаг юм байна. Болж үлдэхгүйгээр л байвал тууштай байх хэрэгтэй л гэж юм тий. Тууштай байхын тулд тууштай байхын тулд яг тэр зүйлээ үнэхээр дуртай дургүй юу гэдэг өөрөөсөө асуух хэрэгтэй. Тэгээ яг үнэхээр дуртай бол тэрнтэй ингээд тэрийгэ сонгоод тэрнийхээ эцсийг хүчтэл нь явж чадахгүй юу гэдэг өөрөөсөө асуух хэрэгтэй. Замд нь амар их зөндөө зүйл гарч ирахад тэр болгоныг нь одоо давж гарч чадахгүй гэдгээ бас асуух хэрэгтэй. Тэгэд гараад ингээд бүх шийдвэрээ гаргацсан бол яг харамсаад байх хэрэгтэй. Тэгэхээр харамсахгүй шийдвэр гаргахын тулд нэг өөрийгөө эхлээд ойлгох их чухал байгаа. Өөрийгөө олох гэхээр би бас нэг тийм сонин санагдаад байна. Өөрийгөө олох биш. Өөрийгөө олно гэдэг олон зүйл бүтээх хэрэгтэй л дээ. Тэгээ өөрийнхөө юу чадж байгаа, юу чадахгүй байгаа, би яг юу чадах юм гэдэг нэг тийм одоо хүмүүргээ мэдчихэж байгаа шүү дээ. За би юу чадвал чадах юм, юу чадахгүй. Ерхэд ингээд суралцаад байвал би ахаад миний чадах юмнууд нэлийн дэше ингээд явчих юм байна гэдэг юмнууд ч бас байгаа шүү дээ. Дотор мэдрэмж бас байгаа шүү дээ хүнд. Одоо юу гэдэг нь 6 дахь мэдрүүлэг гэдэг тийм мэдрэмж мэдэрхүү. Тэр юм чинь бас айгүй тэрийг бас дах хэрэгтэй. Гэж зүйлмээр. Миний хувьд бол ингээд тийм мэдрэмжээс бас их байсан тэрийг их дагсан гэх юм уу. Одоо ингээл жишээ татаад ярихад ингээл амар хоёр шилдэг сайн тамирчин тулж яхад ингэчмээр мэн ингэчвэл харгалж болох ингэч болчмоор юм байна даа ч гэдэг юм. Тэгвэл энэ хоёр ямар амар юм бэ? Энэ хоёр ингээл эсвэл барахгүй болын бүтэхгүй мэн гэл тийм бодлоод төж байгаа юм. Одоо ингээл тэмцээл дондор янз бүр мах тийм хэд болчих юм шаа. Энэ санаанд нэг багтдаг шүү дээ. Санаанд багтдаг шүү дээ. Тийм санаанд багтаад байгаа нэг тийм зүйлгээ тэр мэдрэмж ингээд байгаад тэгээд тэрний нэг асан давхар дотоод нэг итгэл байдаг шүү дээ. Тэр итгэл маань ингээд байгаад байсан болохоор тэгэл тэргээд агаал яваад байсан бас.
мэдрэмжтэй байна гэдэг чинь бас хүн болгон заяахгүй бас ховор чадвар ур чадвар мэдрэмж гэдэг чинь тэгээд хүн болгоно бол байгаа л да тэр мэдрэмж цаанаасаа нөгөө би ингэвчүүл ингэчмээр энэ бол биний чадах юм энэ байна даа гэсэн нэг тийм мэдрэмж байдаг шүү дээ. Тэгэхээр тэр мэдрэмж бол хүн болгонд л байх. Тэр мэдрэмжээс өөрийгөө сайн шагнаа гэдэг. Өөрийгөө шагнал өөртөө л амар ярина л да. Тэгэл бүр болохгүй амар тийм мэрэгжлийн хүмүүсээс бас их зөвлөгөө авах хэрэгтэй л дээ. Тэгэхээр өөрөөсөө та буцаж няцвал харамсах уу гэдгийг хэдэн жилийн өмнө өөрөөсөө асууж ив. Одоогоос баг 11 жилийн өмнө. Би ч одоо нэрийнх юм бол нөгөө 2012 онд яг Тунгай багш нар очихоос өмнө өөрийгөө амар тийм лаг болчлоо гэж аяг бодож байсан байхгүй бэлтгэлийг л би ч чөлөөт бүх шүгчний бэлтгэл тайквондо гэл тэгээд Тунгай багш нар 2010 онд очоод бэлтгэл хийгээд тэгэнгүүт нөгөө тэр мэрэгжлийн өндөр зэрэглэлийн хүн ингээд тэднийг харьцуулахад ингээд би ийм зөрүүтэй байгаа байхгүй. Тэнгүүч ингээл нөгөө энэ одоо ийм байж болох юм уу те энэ ч одоо ингээл би одоо ийм ингэх юм бол чинь ийм амар хэцүү юм шүү дээ. Ийм амар эсэлтэй мэрэл чинь нөгөө зөндөө юм бод орж иж байгаа шүү дээ те. Тэгтэл яг нэг цаад нэг мэдрэмж арилааг байхгүй. Тэгэл тэрийгээ дагаал. Гэтэ тэр үед өөрөөсөө орхил харамсахуугаа асуугаад амжсан юм байна. Жоо эргэлзэж бас нөлөө удаа авсан шүү дээ чинь нөгөө 2012 оноос 16 оны хооронд эргэлзэж явж байгаа шүү дээ бас амар их цавхцаа багс 4 жил байна. Эргэлзэж хаяал ингээл тэгэнгүүт нөгөө хаянгууд жоо хэсэг хугацааны дараа чинь нөгөөт бодогдоод ингээд байж хос ойргоод ирсэн байж байгаа. Буцаал ингүүт энэ жоохон шантран ингээл айр өндөр зэрэглэлийн юм л ингээд сэнсэн ингээл өвдөлт янз бүр юм авахар чинь ингээл шантрахаас тэгэл дахиж бодно эргэлдэн ингээ. Тэгээд 16 онд ч яг үндсэн шийдвэр гаргасан багштайгаа аягүй сайн ярилцсан гэх юм уу. Одоо ингээд таны нүдээр тийм ингээ мэрэгжлийн үнээр ингээд чадвар боломжуудын талаар тэгээд яг цаашд хэрвээ одоо миний болцоо одоо миний чадамж аль хүртэл явах боломжтой байна гээл тийм. Тэгээ багш маань аягүй гоё зөвлөгөө бас яг үнэн бодит зүйлийг ингээд хэлсэн дээ. Бүх юм өөрөөс ч шалтгаална дээ. Одоо чи өөрөө хэрдээ ажиллах юм. Одоо өдөр бүр ингэж тууштай байж чадах юм. Тэгээ яг өөрөөс ч шалтгаална. Миний хувьд бол зөвхөн зөвлөн. Жохон заа энэ бол арга барил ингээд зааж ингэж хийж энэ бол нөгөө үндсэн тамирчдын баг 10% гэж байгаа юм л та. Үндсэн 90% чамаас өөрөөс ч шалтгаална гэж байгаа байхгүй. Тэгээ чинь тэгэл яг үндсэн шийдвэрийг бол 2016 онд би яг ингээл өөртөө багштайгаа ингээл олон талаас нь ярилцж байгаа яриад тэгэл шийдвэр гаргасан юм. Бас нэлээд удаж гарсан шийдвэр юм шүү. Энд чинь нөгөө өөрийгөө амар лаг болчлоо ингээл очсон чи өөрийгөө амар сугыг мэдэрнэ штэ тий. Мэргэжлийн үнэтэй тоглоомд спарринг ингээд тулдж үзсэндээ хаан чүрхгүй байх сэтгэл болно ч амар олон жил бэлтгэл хийцэн тэгэл баг 5 дугаар ингэж баг 12 наснаас авар ингээл баг 20 хүртлээ тийм юм уу тийм чинь баг 22 3 хүртлээ бэлтгэл хийцэн тэгэл өөрөө амар гайгуугаа бодж отл юу вэ яг дэлхийн түвшинд гарах тэгэхэд тулж байгаа хүнтэй чинь ингээ харьцуулах чинь ингээл ялгаа гараад ирэх чинь тэгэл чинь шантарна шүү дээ. Тэгээ нөгөө цохилт монгол тэр хүмүүс чинь нөгөө миний би чинь ингээ хөлж игүртэл ингээ яхаа чинь амсалж чадахгүй унахаас эхлэв. Хамаас сад тавилахаас эхлэв. Тэр нөгөө тэр хүн чинь бас нөгөө энэ хүн ямар хүн бэ гэдэг тэр хүн чинь бас нөгөө ажиж байгаа шүү дээ. Нөгөө тэр мэрэгчтэй чинь за энэ жоохон ийм ингээд цохилт өгчүүл хэр дааж чадхаар хүн маань гэдэг чинь багш нөгөө хүмүүсээ нөгөө шавнырыг сорих юмнууд бас байгаа шүү дээ. Тэгэл тэнд нь тэнцэн үү тэнцэхгүй нүд чинь тэр багш юм. Тэгэл багш наваач бүр шавар яг аль биесаа шавар бол амар их харж багш аав шүү дээ. Тийм ч баг 12 оноос ингээл 90 оч ингээл асуун багш хүн чинь бас тийм дургуй шүү нөгөө яг яах гэдэг мэдгүй явж бол гинт болиол гэсэн гинт ирээл гинт болиол ингээ чинь аль биесаа шав болгож авахгүй нэг зөвлөгөө юм өгөхгүй тэгээ нэг заахгүй тэгэл тийм тэгэхээс эхлээл. Тэр чинь би нөгөө залуу болохоос ойлгохгүй байхаас эхлээл те. Тэр
жоохон ухаан дутуу байхаас эхлээл чинь тэгэл Сахилга баттай байна гэдэг чинь ерөөсөө амжилтын үндэс байгаад байгаа юм л да. Сахилга батгүй мөрөөдөл бол мөрөөдөл чигээр үлддэг гэдэг байгаа шүү дээ. Одоо сахилга батын талаар ярих юм бол нөгөө юу л би анх таеквондогоор спортын гараа эхэлчихсэн. Тэгээд манай Бямжо багшийн одоо 90 клубын спорт ордны спорт ордонд одоо спорт ордны захиралд дарга хийж байгаа. Тэгээд дэх үед тэр манай клубын багш байсан. Тэгээд тагид 2хан 7 хоногийн 3 өдөр 2хан цаг бэлтгэл хийж яхтаа ингээд үнэн ингээд захилга баттай хийчихээ гэж аягүй суугчаас байгаа. Тэр бас аягүй их нөлөөлсөн байна. Нэг 10 цогцолт автвал яг гоё ингээд давтчихаа гээл тий. Яг нэг захилга батын талаар 7 хоногийн одоо 3 өдөр 2хан цаг бэлтгэл хийж бүгд 24 цаг 2хан цагийн одоо бараг 48 цаг 2хан цагт нь бэлтгэл захилга баттай хийчихээ гээл. Тэгэхгүй тийм 2 он битээ цаг өнгөрөөж хийж яа гэл. Бас багасаа нэг тэр тал дээр жоохон мэдрээд үг авцсан юм. Та таеквондогийн алтан медальт Монголын шгшөөгийн тамирчин болно гэж мөрөөддөг байчээ тийм. Энэ мөрөөдөл биелээгүй. Энэ биелээгүй мөрөөдлийн тал дараа спортыг хобби чигээр нь үлдээж болох байсан баг. Гэхдээ яг юу таныг урагш нь татаад араас чинь төлөхөд байсан бэл. Бэлтгэлийг өөр гоё энгийн ч юм уу ингэж явж болж байгаа юм. Тэгэнгүүт нэг хоосон орон зай ингэ байгаад байгаа юм. Тэр хоосон орон зайг ингэж бүр ингэж байхгүй болгож байгаа зүйл нь яг ингэ тулааны бэлтгэл тулааны тэмцээн байгаад байгаа. Дутуу байдалтай ингэ нэг сэтгэл хангалуун бус байгаад байдаг шүү дээ. Тэр бус байдал. Ихэд тэрийг яг нөгөө өөрийгөө сайн мэдэж чагнаж өөртөө их ярилцаж одоо тэгснийх хүчинд яг тэр тутам байдал маань өөрчилж чадж байгаа тэрийг байхгүй болгож байгаа зүйл маань яг энэ тулааны спорт л. Тэгэхээр та зөв зөвгөө олж амжилт үзүүлэх хүртлээ би аз жаргалтай байна уу? Би зөв зүйлээ хийж байна уу? Сэтгэл хангалуун байна уу? Гэх мэтийн асуултыг өөрөөсөө нэлээд олон асуусан байж таах гэдэг тийм үү? Зөндөө бэлтгэлээ зөндөө ингэ явж байгаа. Тэгээд хажуугаар нь зөндөө бас ингээл нөгөө садвар янз бүр гарч иж байгаа шүү дээ. Тэр болгонд чинь тэгэл хамгийн гол зүйлгүй одоо авах юм хүнтэйхээс илүү нөгөө өөртөө их ярьж одоо яг яах юм одоо тэгээд ингэчлээ одоо яг ямар нэгэл өөртөө их ярьцдаг юм. Тэгжэл тэндээсэл гаргалаа ингээл. Өөрийгөө их анзаардаг бахан тий. Өөртөө хэр хатуу байна та. Өөртөө нилийн хатуу шүү. Яг өөртөө шал тавина өөртөө нилийн. Тэгээд тэр хатуугаас бас өөрөө тэр зүйлээс бас яг гоё тийм кап авч чаддаг юм. Би нэг ингээл юу ч хийхгүй ч бэлтгэл хийхгүй ингээд нэг удаан хугацаанд байж чаддаг байхгүй. Тэгэхээр би хөшөөл ингээл нэг тийм одоо хүчгүй байдал мэдрэхтэй жоохон төвхтөлтэй нэг хос айран зай буцчих гэж орж ирэл. Тэгээд буцаад бэлтгэлийг ингээл гоё хүч гаргаал ийм адреналин ялгаруулсан одоо ялгаруулсан зүйл хийх юм нэг пул босч дүүрэл. Тиймэрхүү талтай юм. Та спортоор хичээллэж эхлээд 23 жилийн дараа амжилт үзүүлсэн. Шантрах одоо бэлтгэм удаа гэж эргэлзэх үе их л байсан баг та. Жохон болдим үхээс илүү яаж сайжрах уу гэдэг тал юм амар боддог өстэй. Ятсан бодол төрж байгаа юм. Яг нь жохон шантрах юм мэдээж байгаа нь. Гэхдээ энэ одоо шантарч байгаа миний одоо муу асал одоо үдэлж байгаа шээ. Тэгэхээр яаж сайжрах уу? Яг л одоо гоё тийм өөргөө жохон механик левелээр ахиулах уу гэдэг тийм бодлууд арай их байсан юм. Тэр нь маань өдөр тутмал ерөөсөө тогтмол бэлтгэлээ алдахгүй. Өдөр бүр ингээл гоё өглөө бүр сайхан дараа мундаал өглөө бүр хүн өглөө цавд татлаа өдөр бүр ингээл бэлтгэлээгээл ингээд яг ингээд өдөр бүр л ирч хүч аваад өдөр бүр. Гэтэ өөрт чинь бол хоногийн 24 цаг багтдаг үед байсан тий. 24 цагч хүрэлцэхгүй байсан. Тиймэрхүү одоо нэг 12 цаг ажиллана
уурхаад ажил биш бас олон жил уурхаад ажилласан шүү дээ. Тэгээс юм бас жоохон цагийн үед жоохон хэцүү. Бэлтгэл хэмээрээдэг ингээ ажиллаа ингээ яалаа юм зохицуулах гал тэгэл. Бараг 24 цаг хүрэлцэхгүй яас. Юм байна. Тэгтэл цаг гаргаад бэлтгэлээ хийсээр л хэлсэн тий. Энэ тухай нөгөө ах чинь дурсаж ярьсан бид юм лээ. Бэлтгэлээ анхаармаар байдаг. 24 цаг хүрэлцэхгүй юм гэж хэлж байсан. Яаж ядарч ясан чи одоо яаж тэр бэлтгэл хийхээр л нэг сайхан болж байна. Тэгээд Одоо ажиллахгүй дан бэлтгэлтэй анхаарахаар одоо ямар ялгаа харагдаж байгаа вэ? Ядралт маш багасч байна. Одоо сэргэлт аягүй хурдан болчихно. Тэгээд ачаалтаа нөгөө тийм тэмцээн оролдонд ороход ажил хийж явал би өнөөдөрх шиг одоо 4 раунд 5 раунд явах аягүй хэцүү байхгүй тий. Тэгж яах чинь ингээл ядралт ч юм уу гэл шууд өөрчилж байна л да. Тэгэхээр илүү их амжилт. Тэгээ илүү олон одоо ялдах боломжтой, илүү олон ачаалдах боломжтой, илүү сайжирч ингэж шат дараа нэмсэнээр ингээд ажиллахгүйгээр бэлхий хүмүүс улам бас сайжираад авах боломжтой л гэж. Баярлалаа бүгд нэртэй. Маш их баярлалаа. 2025 он таны хувьд их сайхан амжилттай жил байлаа тий. Та One Championship холбооны аваргын бүс эзэмшсэн Монголын 2 дахь тулгаанч болсон. Тэгээд 11 жилийн дараа багшийн хачийг хариуллаа гэж та хэлсэн шүү дээ. Багш энэ тэмцээний дараа таныг магтсан уу? Хэр сэтгэл ханамжтай байсан бэ? Багш нар ч бас чанга шүү дээ. Тийм мэдээж багш хүний чинь хамгийн гоё зүйл нөгөө шавн ингэж ялт таваал ингээл өөрөөс нь өөртөө нь адилхан болно гэж бас тэр хүний одоо нөгөө зааж бас бүх юм ингэж гарч ирэх гэж бас их гоё шүү дээ. Багш их баярлсан. Тэгээд одоо цаашаа ч бас илүү нөгөө хариуцлагатай зүйл байгаа гэдэг бас хэлсэн тийм чи бүсээ авсан бол энэ авахаас илүү хамгаалал бүр хэцүү гэл тийм. Багш тэр нэлээд том ажлууд байна. Одоо бүсээ хамгаалах ингэж гэсэн гэл чаас. Энэ зүйл байж. Нөгөө өрсөлдсөн тамирчин янз бүрийн бичлэг оруулаад өөрөө ч мөн ч хоргоож байна да. Тэгэл ял нэг нөгөө юу ч чинь бас нөгөө юу яваад байгаа юм л нөгөө маркетинг юм. Тийм ба. Одоо миний хувьд бол тэрнээс айгаал одоо тоглохгүй байхаас их тийм хөө зүйл бол байхгүй шүү дээ. Тулалдна. Гэхдээ нэгд энэ чинь нөгөө сая тэмцээн чинь нөгөө шүүгчийн саналаар 5 үе тоглоод юу гэдэг адилхан тоглоод баг ойролцоо байж байгаа шүүгч одоо шүүгчийн саналаар ялаагүй. Биш одоо нөгөө хугацаанаас өмнө 4 өдөр болтоор ялсан учраас одоо шууд тэрнтэй бол тоглохгүй бах. Тэр нөхөрч одоо ялагцуулж ахаа нэг ялт авч байгаа ч юм уу заавал өөргөө батчиж надад тоглох хэрэгтэй аавна гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр бол ойрын хугацаанд л тоглохгүй юм. Миний бодлоор бол энэ одоо энэ фабри бол ахаа нэг тулаан хийх бах. Тэгээд багадаа нэг тулаан хийж ялж ийж одоо тэр хооронд нь би бас ялагдахгүй бүсээ хамгаалж ийж тий тийш хоорондоо таарах бах. Тэрнээс өөр шууд ингээд хоорондоо таарч тийм бол арай байхгүй хаа гэж бодсон. Манай багш нь дэлхийн аваргын бүсийг хамгаалалтын дээр ялагдаад тэгээ буцаж ахаад дэлхийн аварга тоглохдоо 2 тулаан хийж баг ялж ийж дэлхийн аварганд ахиж ирэх явдал болж байгаа байхгүй. Тэгэхээр чи хугацаас өмнө одоо тэгж 5 шүүгчийн саналаар ялаагүй хугацаас өмнө ялагдсан учраас одоо холбооноос бол тийм амархан шууд ингээд тайлт давуу ялсан гэсэн үг тийм. Тэгээс энэ шууд ялт өгчих байх. Okay, good. Congratulations. Your time now. Thank you so much. In the fight. He said you are the toughest opponent. Fighting fast and strong. He's never had this kind of And he's vulnerable. He come back very fast. I don't know how he can do that. He's on charge of this. Чи тох хаагүй штэ. He didn't see the elbow coming. It was out of nowhere. Таны багш чинь таныг тодорхойлж бичсэн байсныг уншсан л да. Ард түмний дунд алаг бэрүү мэт номхон гэж. Алалдах
тулаан дунд арслан бар шиг ирмэгээ дайчаан гэж багш чинь таныг тодорхойлсон байдаг. Ийм нөгөө үр зөөлөн хүн одоо октагон руу гарахтаа одоо хэрхэн хувьсан өөрчлөгдөж сэтгэл зүг одоо яаж удирдан чиглүүлдэг юм болоо. Тулдах одоо энэ чинь нөгөө юу болчиход байгаа юм л да. Хүний бүр амар нэг өөрчлөлт байгаа зүйл бол байхгүй. Зүгээр өөрөө амар дуртай, тулдах дуртай, нашлах дуртай. Энгийн байхаасаа илүү энгийн байхаар нэг тийм дутуу байгаад байгаа шээ. Энэ чинь нөгөө тулдахад арилаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг энэ тулж байгаа амьдрал дээр одоо энгийн үдээр тэр шиг байж болохгүй л байхгүй. Аль алин дээр нэг л нэг алга бүршгэл гэсэн. Дивжин рүү орох бол яг нашлаад ирүүлнэ гэдэг өөрчлөгдөн. Тэр дивжин дээр байгаа юмыг амьдрал руу оруулж болохгүй л гэсэн. Нэг амар хувьсанчлаад энэ алан тална гэдэг нэг тэгээд авахгүй л гэсэн. Харин бас нэг зүйл нөгөө би ч итгэж жоохон тайван байгаад байдаг байхгүй бас. Тэр бас жоохон нэг бодлын жоохон юм байл. Одоо сул тал гэх юм уу. Одоо ингээд тулдах чахт ингээд жоохон юм зүрхийн цохол уртцаад энэ жоохон үс усаач юм жоохон юм болох хэрэгтэй байхгүй. Тэнгүүд нөгөө яг дуртай зүйл гоё юм яг өөрийнхөө юм хийгмэт тэрэн дээр улам ингээд тайван болоод тэр нь сорго байдал жоохон алдагдуулаад талтай л. Одоо тэмцээн болох жоохт баг миний зүрхийн цохол 54 мөр байж ах шээ тий. Тэгэхээр ч одоо ихтгэл тайван байгаа тийм сул тал юм байгаад. Сул талтайгаа бас ажилтдаг бах тий. Эдэлтэй жоо ажиллах хэрэгтэй байгаад. Таны ялалтуудыг юу мэднэ? Та ялагдлын тоо хэд вэ? Нийт 17 тулаанаас 14 ялалт 3 ялагдaltaа. Ингээд таны ялалтуудыг бид юу мэднэ? Бахархаа тогшоод үздэгэ. Тэгвэл танд юу ялж чадаагүй зүйл гэж би юу? Тулаан дээр бол одоо 3 ялагдал шүү дээ. Тийм. Манай одоо Монголын дотоодын өршөлтөнд ч амар чанга шүү дээ. Ялагдлын дараах мэдрэмж хэр удаа өргөжлөө? Ялалтын дараах мэдрэмж удаан шүү дээ. Ер нь бол дараагийн ялалтаар солигдно. Тэгээ нөгөө ингээл тэр ялагдлыг ярих, ялагдлын бичлэгүүдийг харах. Тэгэхээр нөгөө зүрх зүсэлэн ер нь бол тэгэл хүмүүс ингээл нөгөө яг тэр мэдрэмжийг авааг болохоор хүмүүст бол нэг ойлгох хэцүүлтэй. Тэгэл чи тэгцэнтэй тэгчихгүй гэл нэг тийм амнаар ярина. Зүгээр болоод өнгөрсөн үйл явдал дээр л боддог тийм. Тэр чинь яг нөгөө хувь тамирчиндаа айгу жоохон хүндэлтэй. Тэгээ тэр хүн болгоны ярих болгонд нөгөө энэ сэдрээд ингээд айлуулах тэрнээсээ нөгөө тэрийг бодохгүйгээр ингээд айлуулах жоохон ингэж өөрчлөмөр байхад тэр өөрчлөлтийг ингээд өгөхгүйгээр ингээд жоохон тэг их том жоохон зүгсэн. Тэр зүйл чинь тэгээд дараагийн тулааны ялтаар л ингэж жоохон юмшдаг юм. Тэгэхээр яг нөгөө ялагдлын дараах нэг юм жоохон дундуур мэдрэмжтэй үед ер нь нэг танд хань болдог хүн хэн байх вэ? Ганцаараа байх. Тэгээ ном унших. Ганцаараа байж хата юм төдөрөх. Жоо юм унших, шал өөр юм ном уншиж тэр номонд орж шал өөр ертөнцид очих. Тиймэрхүү. Жоо юм бодож ганцаараа байх нь илүү жоохон ухааны бүт тусалдаг юм уу? Эсвэл өөртөө ярьж өөртөө юм бодож жоохон ганцаараа тэрийг яг хүмүүс жоохон өөрөөс жоохон ганцаардж юм уу жоохон тийг ойлгож магадгүй. Ганцаараа байх жоохон туртах юм. Тулааны ялагдлын тухайд тийм зүгээр амьдрал дээр та ялагдсан зүйл гэвэл юу вэ? Одоо ялж чадахгүй зүйл цаг хугацаа л байгаа. Гоё гэр бүлийн ч юм гоё дурсамж бүтээхэд жоохон бас яг нэг жоохон тийм гэр бүлийн харлуун дулаан уур амьсгал тэр дурсамжийг жоохон баг үлдээгээд ээж магадгүй. Одоо ах トゥ нартай тий ах тэгээ ээжтэйгээ яг нэг тэгж жоохон гоё дурсамжтай хамт байх гэдэг цаг хугацаа жоохон бага багт шүү. Тэгдэл жоохон ялагдаад шүү магадгүй. Бас дараа аах шүү. Цаг хугацаа таныг хэрхэн өөрчилсөн бэ? За нэлээд одоо тийм
ухаарлал өгч өөрчилсөн байх гэж бодож байна. Одоо юмны наан цаан учруудыг ойлгох, тэ хүний оронд өөрийгөө тавьж ойлгохоос эхлээл тийм одоо амьдралын одоо сорилтуудыг одоо давах ухаанаас эхлээл, төвчээрийн ухаанаас эхлээл маш олон зүйлийн ухаарлуудыг өгсөн л одоо тийм зүйл гэж бодож байна да цаахцаа. Аавтайгаа жоохон тотно бүр ингэж нэг тотно байж чадаагүй нэг том алдаа байна. Ингээд бүр чинсгэлээсээ ярилцж байгаагүй. Нэг тийм том алдаа байна. Тэгээд тэр үед өөрөө би ч бас одоо тэнгэл байж тэгээд маш олон тийм чин сэтгэлийн яриануд хийх ёстой байсан гэж чадаагүй. Маш том харамсал юм дотор бас жоохон байдаг юм. Тийм цаг гараагүй юу эсвэл та тэгж бодоо? Магадгүй би тэгж бодог болох. Бас нөгөө тийм цаг хугацаа байсан ч гэсэн нэг яарахгүй байсан баг. Яарахгүй одоо үлж ингээд байж байгаа юм шиг. Мөнх юм шиг санасан. Тэгээд бас хитрхи хойшлуулад тийм яриа үүсгэж чадаагүй баг. Тэгэхээр юм ч нэг тийм мөнхийн зүйлш байхгүй болохоор энэ бол маш сайн чинсгэлээсээ гоё ярилцж явах хэрэгтэй юм байна л гэж боддог. Аавтараас нь алдаа тавтахгүй байх. Тэр би бол одоо хүүхдүүдийг бол яг эцэг ихтэйгээ гоё нэг дотно чинсгэлээсээ ярилцдаг байхсаа гэж бас юу хүсэж байгаа. Тэгээд нэгнээсээ одоо юу гэдэг нөгөө туршлагагүй зүгээр одоо өөртөө адилхан найзуулсан гэж юм одоо бас тийм зөвлөгөө авах гэдэг байхгүй. Тийч өрөөсөө болохгүй ш тас. Яг нөгөө туршлагатай эсвэл мэргэжлийн эсвэл яг одоо яг чин сэтгэлээсээ ингэж ярилцж чадах тийм жоохон ухааны хэмжүүр дээгүүр хүмүүстэй ярилцж явах зүгээр хаа гэж бодож байна. Тамирчин солоор Баатар хүүгийн энх хоргол Шангас Эмэми тулааны клубын холбог тулааны мэргэжлийн тамирчин Дэлхийн авраг Зэрлэг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрсөн Одоо та юу мөрөдөж байгаа вэ? Одоо юу? Нэг тийм амар юу болчихлоо. Сүртэй. Мөрөдөд зүгээр олон зорилгууд ингээд тавьсан байна. Тэгээд тэр зорилгуудынхаа одоо шатар ингээл 1 2 1 3 гэл жоохон биелүүлээл юм. Тэрсээ нэг сүртэй ингээд тийм ингээд амар мөрөдөл их тэгээд явах зүгээр ихэд мөрөдлөө жижигүүлээд англи яг үнц нөгөө жоо хүсэж байгаа зорилго болгоод хүсэж байгаа зүйлүүдээ зорилго болгоод тэгээд тэрнийхээ төлөө яаж стратаа жоохон гээд явах уу гэл. Тэгээд тэрнийхээ дагуу гэдэг явж байгаа. Нууц биш бол юунд зорж байна? Одоо эхний зорилго нь мэдээж жоохон бүсээ хамгаалах, бүсээ баттгах тий. Тэгээд дараагийн зорилгод бас ингээд зөндөө байгаа. Гэхдээ нөгөө болоог нь бас ярьж болохгүй шүү дээ тий. Тэгээд чи нөгөө манай багш бас нэг гоё хэлдэг үг байдаг байхгүй.
сэтсэн үлээ бүтэл нууж өгнө сэтгсэн хэрэгээ илэртэл харж байгаа гэдэг. Бас тэгээд тиймгүй талдаа бас нэхэн яриад байхгүй тэгээд баагаар төлөөл тэрний хадлаа баагаар ингээл алхамаар. Тамирчин хүний зам нь бол цаг хугацаатай. Тамирчнаас боллоо гэхэд дараагийн төлөвлөгөө гэдэг юм ямар төлөвлөгөө бодогдож явдаг вэ? Жохон хөтлөхөөрөө нэг тэгж амьдрандаа гэдэг нэг. За эхний ээлжинд бол ямарчсан яг манай багш тамирчин байл жоохон болоод яг ямар мэдрэмж авч яасан ерөөдөө багшаас гадрал сонсч байсан. Тэгэхээр одоо яг тамирчин байгаа болохоор би яг тэр талаар жоохон ярмааргүй. Яг нэг карьер дуусгаад яг тамирчлага замлыг жоохон дуусгаж байгаа л яг тэр дараагийн юмыг ботсон дэр баг. Тэгтээ бодоод ирж байгаа. Ихэдээ жоохон ботсон баг. Тэгтээ тэр ялуултыг бодохгүй байх гээд ямарс өрийн нэг 2-3 жилдээ бол сайхан тултна гэсэн одоо тийм сайхан төлөвлөгөө төв байна. Цаг хугацаа жоохон удаан яваасаа тийм. Цаг хугацаа айгу хурд яваад байгаа. Нөгөө 10 жилд байж ах чинь ингээл одоо сургууль за нэг баг 20-20-оос доош наснд бол амар өнгөрдөг юм билээ шүү дээ. Тийм хурдан том болоосаа л гэж бодоод идэх тийм. Тэгэл яг амьдралаар бол за нэг 25-аас дээш наснд бол шүү дээ амар хурд юм бил. 25 хүртэл холонд тэрийг ойлгодог юм лээ яг цаг хугацаа айгу үнэтэй шүү тий. Хит юмд айгу их үрээд байгаа цагууд их байдаг. Тэгээд тэрийг жоохон ойлгодог юм байлээ. Тэгэхээр одоо хэрэг болдгоо гэсэн бол өөрийнхөө тэр нэг 22-3 та үед дээр новшмна цаг хугацаа чи амар чухал шүү гэдгийг яг ойлгох хэрэгтэй байгаад. Сул дэмий байж болохгүй байх тийм. Одоо ингээд анзаарч байгаа хүүхдүүд бас айгүй их тэр цаг хугацааг нэг тийм хит юм өрөөд байгаа юм шаарддаг байхгүй. Тэгээд болж өгөл юм туршлагатай юм цаг хугацааг амар ойлгосон хүмүүсээс үгийг авчих юм бол одоо нөгөө жоохон ухаалгаар хүлээгээд авчих юм бол заавал өөрийн биеэр туулахгүйгээр ингээд шууд ингээд биендээ суулгаад авчих боломжтой байгаа байхгүй. Одоо манай багш гэх юм бол одоо яг ингээд өөрийн биеэр алдаж онсон мэдсэн юмнуудаа бидэрт аягүй хэлж өгдөг байхгүй. Тэгэнгүүт бид хэд одоо юу гэдэг нөгөө заавал ингээл алдаж оноод ингэж ойлгохгүйгээр багшийн хэлээд өгсөн юмыг тийм ээ ингээл олон талаас нь бодонгот нөгөө шууд ингээд цаг товчлол өөрөө заавал алдахгүйгээр ингээд зарим юм дээр амар ингээд мэдээд авчих байгаа байхгүй. Тэр бол хүүхдүүдийг амар гоё сэтгэлээс нь гэж ойлгосоо гэж бодож байгаа бас. Тийм тэг бас нэг талаас нөгөө аав ээжтэйгээ байхад хүүхд их үргэлж юм байх юм шиг бодож их тайван байдаг тийм. Тэр чинь бас яг үндэ айгүй богинох юм бэл. Тэгэхээр одоо амар жоон хүүхдүүдтэй ч юм уу цаг хугацаа амар явахгүй юм шиг санагдчихж магадгүй. Гэхдээ айгүй хурдан шүү болно шүү дээ. Зэлэг гэж. Зэлэг гэж. Үдээ насны өндөрлөг дээрээс харахад. Тэгээ би одоо үдээ ингээ 37-8 насны одоо өндөрлөгөөс харахад 25 хүртэлх насчаас амар өнгөрөх юм шиг санагдчих бол нааша эндүүрл шүү. Амар хурдан өнгөрдөг шүү. Тэгэхээр тэр аюу гоё дурсамжтай гоё зөндөө хэрэгтэй зүйл зараасаа л гэж хэлмээр. Та англи хэл наад дээр би аюу сурсан уу сураагүй юу? Сурж байгаа. Тэгээд наад дээр жоох асуудалтай байна нэг. Яг надад чинь би өөрийнхөө дутагдлаатлыг аягүй хэмшэрч байгаа. Хэцүү байгаад байгаа. Тэрийг ингэж хэцүүг бинээсээ ингэж авч хаях гээд байгаа юм болж өгөхгүй. Гэтэ сураад байгаа юм тийм. Энэ бол аягүй хичээж байгаа. Хичээлт маань жоо үрдүн өгөхгүй. Thank you Chatri. People of Thailand. All people fighter. Yeah. Thank you. Дэлхийн энтэй тамирчин болоод ирэхин цагт илүү их шаардлагатай болж байгаа. Энэ бол яалчгүй мэдээж одоо боловсрол тэрс маань хилний асуудал бол аюул чухал шүү дээ. Тэгэхээр хичээж байгаа тэгээ хүүхдүүдийн шиг аюул сайн сургууль ном хичээлийг бол одоо хайж болохгүй л хичээлмээр.
Би өөрөө туршлагаас хэлж байгаа шүү. Тэгээ боломжтой Монгол үндэснийхээ их хэл соёлыг маш сайн сурахтай, дээр нь гадаад хэлүүдийг бас маш сайн сурахтай. Аль алийг сайн сурах юм бол гоё шүү дээ, тий. Тэгхгүйгээр одоо юу гэдэг нэг тийм сонцгой зүйлүүд байгаа шүү дээ. Их хэлээ нэг сүртэй гоё сурахгүйгээр гадаад хэл сураад тэгээд тэрийг өөрийнхөө үндсэн хэлээ нэг тийм асуулт өгөхгүй одоо байгаад байгаа ч юм уу тий. Тэгэхээр аль алийг л гоё сураасаа л шүү. Үндсэн монгол хэлээ сайхан сураад гадны гоё дотн гадны олон хэлийг ч бас тэгээ сайхан сураад аль аль талдаа гоё тэгш жигт тий. За баярлалаа. Цаг гаргаад бидэнтэй харилцсан таныг маш их баярлалаа. Тэгээд нөгөө хүүгээ Тэв дэлхийн Олимпийн авраг ард түмний бахархалт хүү болгож өсгөн хүмүүжүүлнэ гэсэн ээж энэ төр нэг сайхан мөрөөдөл ерөөл биелэлээ олсныг харах сайхан байна. Ээжтэй нь одоо танаар их бахархаж амьдрдаг бах. Ээжийнхээ ачааг та хариулсан бах. Энэ сайхан үгээрс нэвтрүүлгээ өндөрлүүлье гэж бодож байна. За тэгээд нөгөө юу юм бэлээ л та нөгөө одоо манай багш бас хэлдэг байхгүй. Болжгүй л гоё утбын сангаа сайхан ингэж сайжирч шинжилж ингэж сайжруулах хэрэгтэй, сайжруулж авч явах хэрэгтэй гэх тээ. Тэгэхээр одоо гоё одоо зүг байгаад тий ингээд хичээж гэж одоо амьдралаа сайжруулж утбын сангаа сайжруулаарай л гэж хүсэж байна тий. Ядуухан одоо байлгаж утгад тэргээ илүү сайжруулж арай нэг левел, хоёр левел төвшөнд хүрэх өөрчлөхгүй юм шиг ингэж стресс орноод ингэж нэг юм байлж болохоо тий. Одоо ээж авч ямар байсан тэгвэл чи нэг левел ээж аваас илүү байхын тулд хичээгээд ингэсэл л гэж байгаа юм. Тэр нөгөө утмын сангаа өрөөж авч явах гэдэг тийм учиртай шүү л гэж. Тэгэхгүй нөгөө улам одоо юу гэдэг доошлуулаад энэ өөрчлөхгүй юм чинь би ингэнгээл жоом болохгүй бүтгүй юм хийдэг ч юм уу тэгж болохгүй. Тэгээ улам гэдэл ойлгох зүг ойлгох. Өмнөхөөсөө одоо сайжирч багасаа л гэж. Төвшин ахиулж байгаа юм. Тэгэх юм бол нөгөө тэр утмын сан чинь ингээл бага сайжруулах гэсэн үг шүү дээ тий. Манай уушаас ирж ирсэн юм. Заяа одоо хувь заяа гэж юм байдаг шүү дээ. Байт юм байна л да. Тэр нь болохоор нөгөө хүн улс одоо аль улсад иргэн болохыг гэдэг нь цаанаасаа шийдэгдсэн зүйл байдаг тий. Хүн өөрөө сонгож болдгоо юм заяа байт юм байна л да. Тэр нь улс их орон тэгээд эцэг их удам судар тэгээд нөгөө нэр ус гэ тий. Тэр энэ заяануудыг одоо би ийм айл төрмөр байна гээл би ийм баян мөнгөтэй ийм одонтой айл төрмөр байна гэж цаанаас нь ингээд одоо юу ачдаг одоо цаанаас нь бий болгоцсон тий. Ямар ч нөгөө миний оролцоогоор бий болсон зүйл ингэж хамааг оролцуулдаг юм нэ. Тэгэхээр тэр нь одоо яа гэхээр одоо эцэхээ минь одоо голох шишээ тий. Эцэхээ одоо буруутгах шишээ тэгж болохгүй. Чинь нөгөө чиний оролцоогоор энэ бий болсон одоо эцэг штэ тий. Одоо тэр нэр усаас хүн сольж болол ингээд бас тэр нэр ус чинь бас одоо өөрөө би юм нэртэй болмоор байна гэж бодоод чи нөгөө эцэг их ч юм уу өгж байгаа хүн тэр хүнд аягүй сайн сайхны хүчил нэр өгд юм байна л да. Тэр нэрээ өөрчлөөч юм уу. Тэгмэд одоо нөгөө улсаа болох одоо зарим хүмүүс ч нэг ингээд хэлсэн бараг Монголд хүмүүсээс Америкт нохоол төрчихсөн бараг дээр мэрч сони мэрэ тий. Тийм ч бас бараг ингээд заяагаараа олж байгаа юм чинь бүлэтэн Монгол улс ингээд иргэн болоод өгч хүмүүс бас том хувь заяа шүү дээ. Тийм чинь эсвэл нэг өөр нэг Африк эсвэл өөр нэг бүр нэг орнд нэг болох хүмүүс төрчвөл бас яах вэ тий. Тийм чинь ийм заяагаараас олж болдгоо гэдэг. Тийм болохоор одоо нэгэнт гоё энэ саяанд ингээд одоо төрсөн бол тий. Тэгээд нэг улам гоё өрөөж яваараа л гэж хэлмээр байна. За баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийн төгсгөлд хамтран ажилласан ивент тэтгэгч байгууллагуудаа алдаршуулъя. Уламжлал, шинжилгээг хослуулан бүтээв Тэрэлцэлэнг, Ирээдүг өнгөлн Skytel, за үнэт үргэлжлэх өсөлтийн түүх хамтдаа бүтээсэн 25 жил Капитрон банк, таны санхүүгийн нөмөр кредит, банк ус санхүүгийн байгууллага. Нэвтрүүлгийн хамтаас үзэгч та бүхэнд баярлалаа баяр таа.
Моріндон дэлхийг донсолгон давшгүй хүчээр цусндан би Монгол баатарууд